За одоо өглөөний 8:53 минут болж байна. Тэгээд өчтөр орсон дэлгүүрээсээ өөр газар олох гээд хайж байна. За бисээ лүрт хараад нэг юм буррито авчлаа. Тэгээд буррито үдэ татахгүй юм шиг санагдаад хараа. Нэг юм паста авчлаа. Паста нэг юм соус юм шиг байна. Тэгээд дотор нэг юм бус байна. Хоолой хаалгыг хүлээж ах зуур. За нөгөө паста маань гарчлаа. Тэгээд нэг юм болсон байна. Гайгүй ч юм уу яг тэр нэг хөөрөө юмд нь одоо гайгүй шингээд бараг байхгүй болж байна. Тэгээд пастаны хөдөл үнэхээр гоё юм байна. Бүрээ тэгэл паста шүү. Тэгэл би бараг нэг өдөр болго идсэн чадхаар амар гоё юмтай байна. Буррито надад нэг таалагдсан амар хатуу бүрэлдэхтэй гэсэн махан нэг тийм мах биш юм шиг амтагтай. За саний эцээ бол үнэхээр лаг байлаа. Би бүрээ баг миний челленжийг хийж байх цаанд эцээ олно. Хамгийн гоё амттай байлаа. Яа тэ би кино үзэх явж байна. 2:30 кино. Амжих үгүй бол мэдэхгүй байна. Кино маань эхлэхэд хэдхэн минуттай байсан. Кино театртаа орж уулаа юмцсан. Гэтэ би киногоо ганцаараа үзсэн. За кино үзэж байгаараа тэрлээ. Япон хэл дээр слам сатналтай кино үзээд юу ч ойлгосонгүй. Амар цомд юм байна. Миний цагаан минь юу юм бол энэ юм сонон бүр яг жийл шиг амтгүй юм сонин байна. Тэгээ энэ болохоор яг зүгээр заасны махал юм шиг байна. Нэг юм хэлбэрт оролцсон. Энэ юу вэ? За сүүлч өдөр тэгээд CUGS-ээс арай өөр дэлгүүр 7-Eleven орсон. Энд тэгээд 2 давхар CU байсан. Тэгээд дотор нь надаас өөр хинч байгаагүй. Гом маань ингэж харагдаж байна. За тэгээд идчихэд нэг гайгүй гоё суух газар хайсан. За 7 өнөөр өнгөрлөө. За эхлүүлсэн 7 өдрийн чалж юм одоо ингэ дуусч जैन. Тэгээд яг дуусч байгаад наашл би бол яг баяртай. Өөрийн сар баг CUGS-ийг мэдгүй хаа. За тэгээд дараа нь ямар челленж хийлгэмээр байгаа комментс бичээрэй. Тэгээд лайк болон subscribe заавал дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.